Бүгдээрээ сайн уу? Киноны маань 3 4 дээр анги эхлэхэд бэлэн боллоо. Өмнөх анги дээр Усокийн хүслийг асуугаад манай хоёрын зэрэг зэндаа солигдож байгаагаар дууссан. 3 дугаар анги эхлэхэд ер нь бол яг уулзаж байхдаа Усокч хүслээ хэлээгүй юм бэлээ л дээ. Хүслээ хэллээ гэд ер нь яах вэ? Чи биелүүлэх юм уу гээл яваад өгсөн байгаа. Агентын Сеул руу залгаснаа асуудал гарлаа. Чиний гэрээгээ сунгасан газар чинь санхүүгийн асуудалд ороод төвшин буураад хоёрт орчжээ гэхэд юу вэ тоглоод аамуу л гин. Яаралтай уулзалт хийсэн ч Сеул бол багийн өмч учраас 2 дугаар төвшин тоглох ёстой л болчтой. Би чи 1-р төвшний гайхамшигт Кан Сеул штэ гэхэд гэрээнд цааснаар бол өөр баг руу шилжих болоо багаас гарах боломжгүй л болсон байдий. Ер нь бол санхүүгийн асуудалд орохоо мэдчихсэн багийн ахлах гэрээг албаар шахамдуулж төвшин унах гэж байгаа мэдгдүүлэлгүйгээр сунгалтаа хийж Сеулыг наашаачгүй цаашаачгүй болгоцсон л хгүй юу. Агентын ч солонгост байгаад байвал юу ч бүтэхгүй мэн үү? Би Англи явлаа гэхэд өнөөдөр эмээгийнхэн нас барсан өдөр болохоор араас нь очихоор л болно. Өсөөгч эмээ дээр нь ирчихсэн жил болгон хөөрхөн эргэж тойрдог байхын тэр. Ууг нь Сеулийн эмээ штэ. Сеул харин ажил гэсээр олон жилийн дараа эмээ дээр ирж байгаа харагдана. Тэгээл хоёр найз уулзаад сууж байсан чинь өсөөгч чамаас мөнгө зураг гуйгаад авах хүсэл алгаа. Чамтай зүгээр л найзууд хിവэрэ баймаар байгаа болохоор тиймэрхүү юмнаас болж нөхөрлөө сэвтэхийг хүсээгүй маа л гэдэг. Тэгснээл би мэдээ уншсан чи зүгээр үү? Англи явах хэрэгтэй юм шүү гэхэд агент маань очсон байгаа. Гэхдээ хин ч хүлээ авч уулзахгүй гэсэн. Учрыг нь олон доо гэж байхад үнэний нэр юуц газар унчна. Өсөөгч дээр нь хүслийг чинь биелүүлнэ гэж бичсэн байхыг хараад чи одоо бүр бөө шашнаар явдаг болсон юм уу гэхэд надад нэр энэ аам биш штэ гэж шатаагаад үнгийг дуудана. Үнэгч гарч ирснээ бодсноос хурдан дуудлаа шүү л гэдэг. За хүслээ хэлгэнгүүтээ син шилжээд ажиллаа эхлүүлсэн байгааг харуулна. Сеулч тэр үед чамайг дайрсан хүнээс болоод би энэ үнэгтэй уулзж ирсэн юм аа гэл хамаг хүчрээ тайлбарлаад сууж байхад гинэж данснаас нь 100 саяар араас мөнгө хасагдаад эхэлдэг. Дуудлах чирснээ агентан залгаад чамайг шилжүүлж болохоор олчлоо. Сая бүх юм тохирчлоо гэд хүсэл биелсэн байхын тэр. Манай хоёрч бүр шок. Ингээл болом уу гээл гайхастай. Англи руу явах гэсэн Сеул дээр өсөг гэрэнгүүтээ нэг юм бодсон бололтой. Чи надад туслана гэсэндэ намайг үнэгтэй уулзуулж өгөөч. Би хөл бөмбөнөөс ингээд гармааргүй байгаамаа. Миний амьдралыг ч бас өөрчлөөд өгөөч гээл гойдیں۔ Үнэгдээр ч ирсэн уулзж байхаа үнэгч зөвшөөрдөггүй. Миний үйлчлүүлэгч байхын тулд надад ямар нэгэн төлбөр төлөх хэрэгтэй. Харин найз чинь гухай оосон штэ. Чи өмнөөс нь төлжүүл сайн үлийн аян шиг л юм болчихно. Би хүн алдаггүй, бас сайн дур ажил хийдэггүй гэхэд Сеулч жаахан пэдэлцэл хэдийг хүсэж байгаа юм бэ? Би төлчихийгээд байгаа юм шүү гэд том дуурсан чи үнэг уурлангуудаа жоохон нөхөрсөг байсан чинь дундаа ороод байгаа юм байна л да гэж дургуун хүрснээ зөвшөөрчт. Тэгээд энэ хоёрын хувь тавиланг нь хооронд нь солилцсон болж л таарна. Ингээд бүгдээрээ юу болоод байгааг ойлгохгүй Сеулийн хэсэг рүү буцна. Гинт хаалгыг тогшоод хэдэн залуучууд орж ирснээр Сеулоо очоод тасгалжуулагчаас уучлалт гуйчхаа. Ингээд багаас гарч болохгүй штэ. Дандаа л ингэж зөрүүдэлж явахын гээл чирээд гардыг. Сеулч та нар хинбэ явахгүй л гэдэг. Үнэгдээр ч хуучны үйлчлүүлэгч ирэх ба би энд хүсэл гуйх гэж ирээгүй гэснээ манайхаас өчигдөр модон бариултаа эртний хутга маань алга болсон. Таныг мэдэх хэрэгтэй гэж бодсон юм аа л гин. Тэр хутга бол үнэгний ихчтэй холбоотой бөгөөд хүн төрлийг олоод амьдарч байхдаа уруугч гэж гүтгэгдээд хэцүү байдалд орсон юм байл л та. Баригдал шивгчин болж нөхөр нь хөтлөө зодуулж хүүхэд нь үлсгэлэн нэрвэгдэхийг харах тавилантай ирээдүйг л олж харсан байж. Тийм зовлонг туулуулахыг хүсээгүй ихчигээ зүхтэж явахт нь шившлэгтэй тэр хутгаа өгөөд та энүүгээр нөхрөө дүрчүүл буцаад 9 сүлд өнөг болно. Ийм тарчлаанд хүний амьдралаар амьдарч яах юм бэ гэхэд их чинь би нэг хүсэл чамаас гуй. Чи заавал биелүүлээрэ гэснэ миний эргэн тойронд дахиж хизээж гарч ирэхгүй гэж амлал гэж авсан. Тэгэхээр энэ хутга нь ихчтэй өгсөн сүүлийн бэлэг бөгөөд энэ хорвоо дэлхийд үнгийг алж болох цор ганц зэвсгэл байдیں۔ Нөгөө залуучууд ч Сеулыг чирээд дасгалжуулагчийн өрөөнд оруулаад хайчна. Сеулч таньдаг царай арснаа хүүшээ уулзаг удсан хүн багчнээ сайн уу хідэн гар ирснээр намайг дасгалжуулагчаас уучлахгүй гэдэх юм чи намайг хараад баярлахгүй юм уу би Кан Сеул штэ эндээ ажилласаар л юм уу гээл томростой энэ амьдралынхын дасгалжуулагч нь ууг нь урдаас нь хараа суугаад байгаа штэ ямар том дуутай юм бэ чи ууг нь уучлахгүй бол буцаад авъя гэж бодож исэн чи одоо өстө найр айхгүй шүү багаас зайлаа л гэдэг. Тэгсэн чинь л ёо чи намайг зайлуулдаг хинбэ дөрөвдүгээр түвшний хавчин юм чи юугээд байгаа юм бэ гээл гар авж байгаа. Тэгснээл энэ пранк үсттэй та нар хэдэн үзэлтийн төлөө хүн ингэж стресстүүлж болд юм уу? Эхлээд надаас асуух хэрэгтэй үсттэй гэснээл яваад өгнө. Нөгөө хэд нь ч бүр гайхаастай. Хутгийг хулгайлсан хүн нь ер нь бол бөө маягийн дажгүй чадвартай гар болохыг олж мэднэ. Үүднийх нь харуулыг тамглаад юм ярихааргүй болгоод шивсэн байх жишээний. Үнэгч юу н ойлгоод намайг алахыг оролдох жоо юм байна л да. Өстой сонирхолтой юм аа л гэдэг. Син солигдож манай бизнесмен 9 жилийн дараа шоронгоос гарч ирж байгаа харагдана. Тэрээр шоронд байхдаа байнга задуулдаг бөгөөд үнэгний шившлгээс болоод худлаа ярьж чадахгүй харуул эренгүүтэл 133 дахь хоригдлын тамхи буланд байгаа гээл өрөөнийхөө хүмүүсийг ховлож өгнө. Ямар үлээрээ чамдаа нэг камертай байгаа юм бэ гээл нөгөөдөл нь зодоостой. Харин энэ үед нь шинээр орж ирсэн хоригдол нь за одоо зодож болсон. Наадхантай чи надад ярих юм байгаа гэснээ гэрлээ шатааж хаяал харцаараа бараг зодоод ам шүү. Хаалгыг ч юуж болоогүй юм шиг онгойлгосноо гарч агаар амьсгалыг гээд харуулаа хусцсан л сууж ийн. Тэгснээл энэ бол бузар муугаас хамгаалах сахиус. Энэ чамд байр 9 сүлтийн хийсэн шившлэг чамд нөлөөлөхгүй л гэж байгаа. Гинэд шатснаа л гар дээр нь тамга болоод арилжина.
Тэнгүүтээ надад баярлах хэрэггүй. Чамайг гарахаар хоёулаа нэг ажил хийн шүү гэд шоронд танилцсан байгаа. Тийм ч болохоор шоронгоос гарахтан дагуулад явж идэв. Үнэгч нөгөө мүзэд зүгээр л нэг зураг руу харж ирсэн аа. Би чамд уух юм санал болгоё. Харин оронд нь чи надад хутгийг улгаалсан хүнийг зураад өгөх гээд хурууга дуургасан чинь уух юм гарч ирснээ зураанаас. Сиолч гэрлүүгөө орох гээд кода исэн чинь болохгүй штэ. Гэрээ эзэнч гарч ирснээ хинбэ яах гээд юм бэ гэхэд чи манад юу хийж байгаа юм гээл. Байрны хамгаалагч хурж ирээд яга айл руу дураараа дайрж орох гээд юм бэ? Чамайг энд харчж байгаагүй юм байна гэхэд л би Кансиол штэ юу болоод юм бэ? Намайг танихгүй юм уу гээл гайхастай. Нөгөө бөөч нэг сонин газар бизнесменийг давлаад хүрээд ирнэ. Үнгийг хоёлаа ангуучлнаа. Энэ тойрогтол оруулжвал асуудал байхгүй гээл нөгөөх нь ч ойлгож байгаа ч юм болго. Тэгснээр шууд ажилдаа ороод шившлэг уншаад эхэлсэн. Гинэт нэг амтан гаргаж ирснээ. Энэ бол өвшөө авалтын үлсгэлэн сүнс. Чамд үнэгний шившлэг байгаа болохоор өнөртүүлээд үнгийг олно гэснээ гарын үсийг наачт. Зүгээр л гараа өнөртүүл. Хөдлөл харин хэдийн хэсэг болгоод чамайг тасдчихж шүү л гэдэг. Бизнесменж бүр зүрхээр явах нэ. Өсөг чарн одоо хүртэл шокносоо гарч өгдөггүй. Онгоцны буудлаас машиндаа суусан чинь аав нь үжихэн тэр. Харин Сиол айлд дураараа орох гэж оролцсон болохоор цагдаа дээр баригдаал ирсэн харагдана. Үнэгч ирснээ иви зовж яваан байна да. Гэхдээ би чамтай уулзах гэж ирээгүй гэснээ нэг цагдааг нь хостонгуудаа энэ зурган дээр хүнийг яаж иж байгааг бол бүх мэдээллийг нь цуглуул гэдэг. Нөгөөх нь ч мэдлээ хатагтай л гин. Тэгснээл Сиол руу харснаа. Солигцсон хувь тавиландаа сэтгэл хангалуун биш байгаа болтой. Хүслээ буцааж болно штэ амар амархан. Өсөгт миний нэрийн хуудас байгаа. Найз чинь шатааж надтай уулзаал бүх юмыг хуучин байранд нь оруул гэж хэлэхэд л хангалттай гэснээ. Лондонд байгаа Өсөг дээр аваад ирнэ. Гэтэ Өсөг бол тэр хоёрыг харахгүй л тээ. Тэгээл үнэгч чи бодтоо өөрийнхөө насаараа хүсчээсэн амьдралдаа дөнгөж нэг хонж байгаа хүн чамайг бодож энэ бүгдийг болиулах болов? Тийм их хайртай найз чи одоо чиний талд зогсно гэж бодож гин үү? Хүн гэдэг амин хуваачээс арчаагүй бодгол гэдгийг мэдхүү. Гэхдээ чи яагаад надад ийм юм хийж аам бэ? Яагаад миний амьдралыг ингэж сүрүүлж аам бэ гэсэн чинь юу ч хийж чадахгүй дор хүн чи л өөрөө надтай хаан шиг хэмсэг харцсан. Найз чи хүслээ хэлэхэд л болно. Яасан? Чи ч бас найзтай итгэхгүй байгаа зү. Сонирхолтой юм болох нь дээ гэж хэлж байгаагаар 3 дугаар анги маань дуусч байгаамаа. 4 дугаар анги хэлгээд хөөрхийн нөгөө тасгалжуулагч нь л ирж Сиолыг цагдаагийн газраас авч байгаа. Хэрэг тарихаас өөр ид шийдгүй амтан. Маргааш бэлтгэлдээ ирээрээ. Гэхдээ би ганц л бололтоор чамайг буцааж авна шүү. Хэдүүлээ заавал ялж 3 дугаар төвшөнд орё л доо. Жоох л хичээчгэлтэй гэхэд уянгалж явахт нь Сиолч харж ийснэ. Чи юу хуцаад байгаа юм бэ? Би 4 дугаар төвшөнд тоглоно гэж юу? Битгий мөрөөдөөдэй гэл галзуурах ч байгаамаа бүр. Нөгөө үлсгэлэн сүнсэн ч Сиолыг дагцсан л явж гин. Гинэт Өсөгч залгаал. Чи хаана юм бэ? Лондондаас дээ. Хоёлаа уулзъя. Нөгөө хүсэл чинь биелжжээ. Би жинхнээсээ Премьер лигийн тамирчин болчихж маш их баярлаа гэж баярлж яхад нь нөгөө юу гэхээр хоёулангийнх нь хувь тавилан солигдсон байна. Чи хүслээ хэлээд буцаач ажтдаггүй. Карманд чи юм уу зүгэнд чи нэрийн үз байх л өстэй гэдгийг сонссон Өсөгч. За би эргүүлээд залгая гээл шууд тасалж байна. Тэгээл жаргалтай байгаа аавыгаа хараад аав нь би хүүгээрээ өстө бахархтай шүү. Одоо өстө гэрээний ажил дуусчвал нэг машин байна. Тэрийг л авчулстай яг болох гээд байна. Надад зөндөө машин байгаа л та. Гэхдээ л гээд син солигдож Өсөг шууд л Сиол руу залгаснаа. Яг одоо бол би солигдож чадахгүй. Чи надад ганцхан сар өгчих. Тэгээл бүх юмыг байранд нь оруулнаа гуйж ийн гээл уцаа тасалж байна. Сиолч жоохон байсан найдвар нь тасраад гуйж штэ болохгүй штэ гэсээр л уйлах шахнаа. Гэрлүүгээ орж пассвортаа хайж болж аваад хамгийн ихний Лондон нисэх нислэгийг авъя гэсэн чинь пассвортын хугацаа нь дууссан байж дэр. Үнэгч гинт гарч ирснэ. За хичээлээ сайн сурсан уу? Энэ үеийг үргэлж санаж явна шүү. Битгий их цантаа тэнхтэй даарэ. Маргааш өглөөс ирэхэд бүх юм хэвэндээ орчноо гээл яваад өгдөө. Овоо нэг юм уужирж байгаа. Гараал таксинд суусан чинь нөгөө бөө хүлээж аваад машиндаа суулгачлгүй л яах вэ? Тэгээл ховстоод аваад явчихна. Хүлж мүлцэн байж ийснаа л за нөгөө нэрийн утсаа гаргаж ирээд үнгийг дуудатах л гэж байна. Сиолч намайг сулчхаа би нэрийн утас хаанагааг мэднэ. Гэхдээ надад бол байхгүй л гэдэг. Тэгээл Өсөг рүү залгахад угаасаа л утас авахгүй штэ. Йоо яага утас авахгүй юм бэ гэснээр гинэт бизнесменийг таниал та хоёр үнэгээр яах гэж байгаа юм гэсэн чинь алгаж байгаамаа л гэдэг. Хичнээн дургүйсэн жалж болохгүй штэ гэж яхад нь энийг энэ чи хэрэгтэй юм уу гэснээр араас нь шууд тоосгодод аавна. Үнэгч үнийг мэдэрч зүрх нь хатгаж эхэлнэ. Жин нь гангасан байгааг хараад ямар нэг юм болсон юм байна да гэж Сиол дээр ирснэ. Йоо би чиний хувь тавиланг өөрчилсөн байх үед чи өгч болохгүй штэ. Ядаж маргааш бүх юм буцахаар өгөөч гэсэн л зөксөж байна. Тэгээл нөгөө хоёрыг танингуудаа орхинд орсон байгаагаа ойлгож байгаа. Нөгөө бөөж харснаа айгүй баярлал. Би чамайг ангуучлахын тулд зөндөө судалгаа хийсэн шүү гэж хүлж аваад нөгөө модны шит утгаараа шууд дүрээ тавхан тэр. Тэгсэн чинь гинт үнэг өөр талд нь гарч ирснэ. За ямар энэ да зөндөө судалгаа хийсэн гэсэн үү? Битгий гутраарэ гэсэн авч идэл. Чи миний өнгөрснийг ухсан шиг би ч гэсэн чинийхийг ухсан. Иймэрхүү орхин дундаг үнэг гэж бассан байгааг чинь хараад инээд минь хурж ийна л гэдэг. Тэгтээ ах вэ чи удахгүй үлийн өрөө төлөх гэж байгаа болохоор гараа бузалмааргүй байна уу? Харин ч юм уу? Октоос хичээлээ сураагүй ах шүү. Би чамтай дараа очроо олно гээл хуруугаараа дохиод нөгөө хоёрыг гаргаа шидчихнэ. Хүчээ ашигласан болохоор зүрх нь хатгаад Сиолыг өгчөж гэж удаад буцаагаал амьлуулж байгаа. Яагаад өхөж хүнд гай болоод байгаа юм бэ?
шүхмээрээ бол маргааш үх гэсэн чинь чи зүгээр үү нөгөө хүмүүс хайчж юу гэж яхад нь бүр л амар зүрхэн натгаад биеийн дотроос нь цэнгэр чулуу гарч ирээл хагаранаас шууд л ухаалдаад унжаа. Маргааш нь ч болж үнэх сэрснээ. Би хаана нэ ямар амар гэрэлтэй юм бэ гэд хураад ургасан чинь байхгүй. Хүч налга болцсон л эд. Юу болоод байгаа юм бэ? Яагаад чамайг аварцсан байхад юу вэ? Юу хийсэн гэж гэлбэр гайхаж өгс. Яагаад би хүн болоод хувирчиж байгаа юм бэ гэж орлоостой. Үнэг хүчээ алдснаас болоод Сеул цэлэгдэж чадахгүй хоёлаа л асуудалтай болсноо ойлгоод учрыг нь хамтдаа болохоор болж байгаа. Таксинаас бууснаа л яарад ин гэд хад ямар гэж удаа унаа вэ гэж нэг уралснаа нөгөө хөгшөө үгийн түрээд ирнэ. Даан ч үгүй явчихсан байх ба тэнд байсан лам хааш явсныг нь мэдэхгүй. Гэхдээ чамд энийг үгээрэй гэсэн гэхэд дотор нь иргэний өмнөх байх нь тэр. Амар уурлал энэ муу газрыг шатаагаад үйл тоо гэж бензин асгаж байгаад син солигдож хоригдсон л эдээ. Сеулч бүр гайхаад чи яхаар юм ууртай байдаг гэнэ. Ашгүй тэр лам мэдүүлэг өгжиж авраглаа ш. Чамаа маргааш сулна гэсэн гэхэд чи миний хотхыг авсан уу? Арай тэр газар үлдээсэн юм шүү дээ. Тэрийг нөгөө бөөч олоод авчвал одоо би хүн болцсон болохоор хүчж магадгүй штэ. Хурдаа очиж ав. Намайг хүчээ олоход тусалж магадгүй л гэдэг. Нөгөө багийнхан гişүүдтэй ирээл за дотор зөндөө сонь сонь юмнууд байгаа шүү. Битгий агаараа гээл яваад орсон чи хоо хоосон. Үнэгч сурлагдаад хүний амьдралдаа тасаж өгдөггүй. Нэг цагдааг зогсоосноо яваад Сеулыг олоод ир гэсэн чинь за хөөрөөд агаар аваа мэн л гэж аам чи. Хоолонд үнэртэй л гидсэн ч үлсөөстэй. Сеул ирээл авсан чинь ёо би чамайг намаа хайчлаа л гэж бодлоо. Яасан удтын гэхэд юу гэж би чамайг хайдсан бэ? Чам шиг хэрэгтэй одоо надад байхгүй. Хурдлаа хоёлаа соргсон уул руу явах хэрэгтэй байна л гин. Нөгөө утгаа олоогүй ч тэнд нь газраас сонио олсон байдیں۔ Соргсон ууланд 9 сүлд үнэг хосуудыг аварж гэсэн гарчигтай болохоор очиж үзээ л гэж байгаа. Үнэгч тэнд байхгүй байсан бол би мэдэх ёстой. Би энэ дэлхий дээр ганцаархнаа үлдсэн штэ. Бид нар чинь нэг тийм радартай биений мэдэрдэг байхгүй юу гэснэ. Сонир юм да. Тэр их зүйлийг шүнийн дотор цэвэрлээд тийм сэдвтэй сонио үлдээн гэж байж болох уу? Аливаа хараад идаа гэсэн чинь сонир нь бараг 20 жилийн өмнөх байд. Мэдсэн юм аа. Энэ дээдлийн хэдийн л хийж байгаа зүйл юм байл та. Намайг хөчүүлэхийг хүсэж байгаа бол нэг шалтгаан байгаа л гэсэн үг. Явцгаа гээл уул руу явж байгаа. Оцсон ч хүн болгон л манай хоёрлоо хараал гайхаад байт. Оройч болоход хэдэн хүмүүс ирснэ. Бид нарт зөндөө гомдол ирлээ. Алуу явцгаа гэд байцагтаар ирсэн сууж байна. Ер нь бол энэ хоёрыг амиа орлох гээд уул руу явж ийн л гэж бодсон байгаа л та. Ямар ч уулын хувцгүй тэгснэ та хоёр залуухан хосууд штэ. Амьдрал хэцүү ч гэсэн ингэж хүж болохгүй. Дээшээ дахиж гарахгүй шүү. Угаасаа хүүтэн байгаа. Өнөөдөр гаргахчгүй. Мэргэжлийн уулзтад ч хэцүү байдیں۔ Замыг нь тоноглолчгүй даванч гэж байхгүй дээ гэхэд ёо юу вэ л гэж байгаа. Уул руу явахаа хариулсан болохоор хоолж идэхээр сууж байгаа л Сеул дахиагаа хуваагаал үлээгээл өгсөн чинь жоохон жанжаа. Тооцоогоо төлжөөл явах гэсэн чинь үнэг ширээд ирлээд унтчихсан Сеул чараад жанжаа. Тэгсэн гинэт үнэгний зүүдэнд өөрийг нь Сеул хутгалчихсан байгаа дүрсийг олж хараад цочоол сэрж байгаагаар дөрөвдүгээр анги маань дуусваа. Ягаад хүчээ алсан ч тодорхойгүй болохоор дараагийн ангиуд улам сонирхолтой болох юм шиг санагдаж байна. Тийм болохоор шинэ анги гарахаар нь л би шууд оруулах болохоор subscribe дараад хүлээж аваарай. Кино таалагдчихвэл лайк дарж наваа дэмжээрэй. Үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Үнсэй. Bye.